Та хүүхдийн мөнгөө хэрхэн хүсэлт гаргаж авах вэ? Эргэн та халамж цэгмэн сайтыг дуудан халамжийн нэгдсэн системд бүртгэлтэй бол нэвтрэх товч дээр дарж нэвтрэнэ. Хэрэг бүртгэлгүй бол бүртгүүлэх товч дээр дарж гарч ирсэн цонхонд харгалзах мэдээллүүдийг оруулж бүртгүүлэх товч дээр дарж бүртгэл үүсгэж нэвтрэнэ. Хүсэлт гаргах цэс дээр дарж хүүхдийн мөнгөнд тэтгэмж дэд цэсээр орж хүсэлт гаргах товч дээр дарж баруун дээд болонд байрлах нөхцөл цонхноос хүүхдийн эцэг яг хүсэлт гаргах эсвэл тухайн хүүхэд 16-аас 18 настай бол хүүхэд өөрөө гэсэн сонголтоос сонгон хүсэлт гаргана. Хэрв хүүхдийн эцэг их бол хүүхдийн мэдээлэл бүртгэх товч дээр дарж өрхийн мэдээлэл хэсгээс хүүхдийн мэдээлэл бүртгэх дээр дарж гарч ирсэн цонхны регистрийн дугаар оруулах талбарт хүүхдийн регистрийн дугаар оруулж татах товч дээр даран мэдээллийг шалгаж бүртгэх товчоор бүртгэнэ. Данс холбох гарч ирсэн цонхноос данс оруулахыг сонгон хүүхдийн дансыг оруулж суулгах даран шинжилнэ. Мэдээлэлээ шалгаж бүртгэсэн хүүхдийг сонгож хүсэлт илгээх дээр дарж гарч ирсэн хуулийн заалтыг танилцсан зөвшөөрөх дарж хүсэлт гаргана. Хэрэглэгч хяналтын самбар цэсний хүсэлтийн төлөв талбараас гаргасан хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг хянах боломжтой.